яг одоо Монгол улсын хамгийн баруун хязгаарт орших Баян-Өлгий аймгийн Өлгий хотын яг төвд ирсэн зогсож байна. Маш гоё малгай өмсчихсэн. Би Баян-Өлгийд буугаал шууд бэлэг авсан. Миний 10 жилийн ангийн найз Риса одоо өөр хичээлтэй байгаа юм байна. Нөхөртөө өгөөрэй гэд ийм гоё малгай явуулсан. Тэгээ би нөхөртөө өгөхөөс өмнө жоохон өмсч гагарч агаад гоё цэвэрхэн талт хийгээд нөхөртөө авчиж өгье. Гоё агаад одоо би намын супермаркет орж хүнсээ бэлтэн. Тэгээд эцэгтэй рүүгээ явлаа. Бүр сэтгэл үнэхээр гоё болчихсон. Ийм гоё малгайтай. Би тэгтээ өөртөө биш нөхөрт хүн бэлэг өгөхөөр би илүү баярлдаг. Гоё юм. За одоо надад маш богино цаг байгаа. Яагаад гэвэл бид нар сагсаа сум руу хурдан очих хэвээр. Энд надад ерөөсө 30 минутны л хугацаа өгсөн. 200,000 төгрөгийн 300,000 төгрөгийн юм намгийн бэлгийн картаа байхгүй юу? Яг эндэд харуулж авах хэвээр. Илүү авч болохгүй. Илүү авахаар би бэлэн мөнгө төлөх гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр би одоо гяс яваад хэрэгтэй юмудаа сонгоох юм. Энэ миний бүр хайгаад байсан бодаа гэж шигч байна. Хитачи гэнэ хитачи дэж шүү дээ. Энэ биш би туршиж үзэн энэ үнэхээр гэд энэ хараа энэ гоёх нэг нь хаалцсан байхгүй юу? Сэлэнгийн айлд яг ийм тавг авчих. Улаанбаатар эхлэлгүүрээс чинь энд байж шүү. Энэ юу гоё ямар ч өнөр цэвэр юм. Би нөгөө айлын галтгоон дээр юм хийж байгаа болохоор амархан зааруулах гэдсэн учраас би галтгооны салфет авах хэрэгтэй. Айл өнгөн гоё юм тийм. Sorry энэ ячгүй. За яста маш их баярлалаа. Баян-Өлгий гоё байна. Одоо миний нарангуут 10 хөнгөлөгдөж байгаа зү тийш. За тэгэхээр би одоо 650,000 төгрөг өгнө гэсэн үг те. Тэгэхээр надаа 300 600 гэдэг би 50,000-ын бэлнэр хийчих. Бүх хэрэгтэй зүйлсээ авлаа. Одоо би сагсаа сум руу явна. Сагсаа сумын эзэгтэй маань багш хүн байгаа. Нэр нь Мервет. Самбано. Сайн. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Ундрмаа. Таньчаа. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Оо тайчгүй хөөе сайн байна уу? Сайн юм уу? Сайн байна уу? Ямар царилэг хүмүүс намайг тасчихсан уу? За Тэгээд ундрмаг шиг гайраас бус чинь ямар хөөрхөн юм бэ? оо тийм үү баярлалаа. Тэгтээ чамайг дийлхэнэ. Гэрээ эзэгтэй Мерветтэй туслахаар эзэгтэй туслах хийгээд хүрсэн юм дээ. Тэгээ хэсэг бүхнийг хийнэ. Шадлахаа ярил нэг өдөр эзэгтэйдээ гоё амралт өгөөд тэгээд тусланаа. Баярлалаа. Сая бид нар зам бэлж яхад бүр цасаар шуураад тий тэгээд Цас байхгүй ч юм уу? танаас үзсэн нэг засаа цэвэрлчих юм байна да. За цас цэвэрлэх юм байна да гэж бодохоос Одоохон дарааг байна. За ингэж хэлээ. Ханаа. цэвэрлэх хүмүүстэй би ингээ өдөржингөө байх юм уу? Гоё юм бэ. Оо.
За, замдаа ядарсан уу та? Гайгүй. Сайхан яваал ирлээ. Өнөөдөр нь жоохон зургтай байсан шүү дээ сорс. Тэ. Тэгсэн ер нь зам шуурга таарлаа. Гэтэ жоохон яваал шуурал, жоохон гайгүй явж байгаа шуурал, битүү шуургатай байвал хэцүү байхаар байна. Гэтэ сайхан байлаа. Шууртай байхаар санаа зовоол. Аргагүй. Яаж хийж байгаа юм бол Би энэ хоймор суудсан чинь жоохон санаа зовоод. зүгээр. Манайх суучнаа тэгж хойморт суулгадаг байхгүй. Тийм. Тэгвэл одоо хоймортон суучаад за яс юм чинь те. Би надаа өөр тус жоохон юу сурааг болохоор юу юм бэ? Зүгээр тайсаж. За. Башка. Димпатча гэдэг. Димпатча юм. Димпатча тэгээд башка эхлүүлээд нэг башка гэдэг яриад. Оо би тэгвэл эргэлүүлээд яриад байсан юм шүү дээ. Башка. Димпатча. Димпатча. Оо маа нөхрийг батчаа гэж. Манай Мерүэт юм байна. Би Мерүэт гэдэг дуудсан. Мерүэт. Болно. Мерүэт гэж дуудаж болно. Би өнөөдөр л ингэж сууж байгаа. Одоо яг энэ цагт би ингэж суун бусдад чин сэтгэлээсээ туслана. Одоо манай эзэгтэй багш гисэн тий. Юуны багш үлээ? Дизайн технологийн багш. Гоё юм тий. Багш гэхээр би нэг 2 бичиг авчирсан шүү дээ. Зүгээр гоё нэг юм би сул бичиг өмсгөө өдөртэй байхгүй юу? Зүгээр л сул бичиг. Ер нь бол эзэгтэй л тухай за баярлаа. Нөгөө эзэгтэйдээ л туслахж ирсэн болохоор Димпатча мань ойлгох байлгүй дээ тий. Зүгээр ойлгож байгаа шүү. Яг даваал битээр л яриад байна шүү дээ. Чи ойлгоно үстэй. Ойлгоно. За ингээд та хоёр сайхан ярилцаад сууж байгаарэ. За. Би одоо Казагийн үндэсний хол бистер маха хийж таныг дайлнаа. Хүй бас ахад хоолтой юм уу? Тий. Гой хол хийж яг надад. Оо ямар Оо баярлаа. Цог хэлцэх юм уу? Яах ядарсан байлгүй те. Би өнөөдөр дөөрөө хийчихлээ байж гэж. За сайн байцгаана уу. Оо сайн байна та. За манай аав ирсэн. Одоо суулгаас ундрмаа. Жүжигчэрсэн гэхээр хөрөөдөлээ. Би урлагийн хүн. Оо за Алцгаар үрж ирсэн шүү. Юу ямар гоё сайн байна та. Ундрмаа. Оо манай дин бачиг аав нэм тий. За сайн явж байна. Сайн байна та. Ээж маа. Астар сайн биз дээ. Сайн. За урлагийн хүн гэсэн үү? Тэгээ урлагийн хүн би ч одоо Саксасмын соёлын төвд эрхчлэр ажиллаж байна. За хэдэн жил болж байна? 28 дахь жилдээ явж байна энэ жил. Хүүхд маань тэгээд ийм хүмүүс ирсэн гэхээр хурцын уулзъя дээр хүмүүстэйг урлагийн хүмүүс байна гэл. Өстэй их баярлаа. Хөвчнээ давлаа хөдөрлөө. Ямар гоё ачуурн ямар гоё юм та ямар гоё юм гэдэг. Өөрийнх намайг ажилд ороход байсан баян хөгжим хуучинч байсан тэгэл тэрүүгээр амиа барьж үйгээд хөгжимтэйгээрсэн бас харин сая баян тэрсэн байсан байхгүй юу? Би та ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Хол явж байхад ингээд салбарын хүмүүс би нэгээ ингээд гоё дэмжээд тий. Ингээд явж байгаа хүн бас их гоё санагддаг шүү. Баярлаа. Тэгээд дархан дорнод димитгээр явж ирсэн Улаанбаатар хот нутгийг тэгээд миний хонгор хотод би гэсэн дугаар чомэнцлий дээ. Тэрбэлдэ гүлдэр даллада сүгэнэн мен халлада сенсин саулем сүгэнэн басқаны халлама сенсин саулем сүгэнэн көңілімде бар түйгэнэн. За одоо би өндөр мэгчтэй зориулаад бистурмаха хийж эхлэх гэж байна. За ирсэн болохоор нэг юм их махаар ингээд бистурмаха хийх гэж байна. За манайх бол бистурмахыг хонь тэгээд адууны махаар хийдэг. 2 цаг орчим шанан. Тэр хооронд Шунаа мэдэн болчлаа. Бишбүрмах гэж
гэж яг энийгээ ингэж хэлж байгаа юм нийтдээ. Ирсэн зочинд бол мал бол алж өгч тэгээд малын толгой сүүж өрөөгөө чанд тэгээд тэн дээр башпермагийн энэ тэрэ тэгээд казмаза нэмээд гэж чанд хүндэтгд юм байгаа. Одоо ахмад нь би юм байна. Дөрөөл айлтгаад ёсоо үстдэггүй. Тэгээ. Тэгээ гэнэ. Асмызга амандах берсэн, асмызга аралдах берсэн, дэнэмізге саулық берсэн, береке бірлік берсэн, жырғау бірлік берсэн. Осы отырған ағайын туыстарымыздың барлығына береке беріп, қашанда осындай ақ дастарханға кезуге Алла нәсіп етсін. Алла. Одоо Казахстан төмний одоо өвдөд маш их өв ёс заншил соёл ингээд маш их юм үлдээсэн байна. Тэр үлдснээ бүх үеийнхэн маш чамбаа авчихсан байна. Татуулаа явж байгаа байхгүй тий. Гар урлал энэ модон хийц, энэ хайргны аяг тавг. Буйрын хэсгэл. Буйрын хэсгэл. Энэ хайрг ямар гоё хайрг вэ? Казахлуудын амьдрал их сайхан тэгшгэн байна тий. Нийтдээ ижлэхэн засна. Нэг гоё нутгийн хабрын сүнхийг бэлгэлэх гэж байна. Манайхыг зорин ирж одоо надад туслах гэж байгаад нь маш их баярлаа гэж энэ бэлгийг өгч байна. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Зүгээр бөмбө инээд нэмсэглэл дүүргэл явна да. Ямар гоё. Одоо нэг 2 хоногт нэлээд юм сурчихгүй л гэдэг тий. Оо нэг сурчлаа. Тааж өгнөө их юм. Маргаашийн хичээлийн бэлгэлийг хийх гээл сууж байна. Би маргааш 4 цагийн хичээлтэй байхгүй юу? Оёдлын хичээл заах гэж байгаа. Тий. 2 оёдл оёж сурна. Тэгэхээр тэр анги маань яг 20 охинтой байгаа. Энэ давууг та яг 20 охинд одоо хүрэхээр тийм тэнцэн хуваагаал нэр бэлдэд байчи. Хоригстэй энэ ч нэстэ. Чот ингэж ажиллаж болтой. За. Гоё тэгшхэн ажиллах хэрэгтэй тий. Өглөөний мэнд. За манай 2 хөөрхөн цэцэрлэгийн хүүхдүүд маань унтж байна. 2 хөөрхөн дүүдээ өглөөний цагийг бэлдэж өгөх гэж байна. Залуу арц өгнө. Тэгээд цереал өгнө. Тэгээд помидороор юу хийж өгөх юм гэдгийг мэдэхгүй нэг помидороор хөрөх юм хийж өгье. Тэгээд хичээлд сургууль цэцэрлэгт нь хөргөж өгье. Алин зүгээрээ. Ловонтан зүгээр ах тий. За хэлдэ. Намайг хараарай хүмүүсээ. Ой ярьж байгаа намын хоум стайлаас авсан. Помидород 3-5 минут хүлээ. Би маск авъя, бүр хатаад буу юм боллоо. Ер нь бол ингэж болоо. Монгол бар бэ гэж бодъё. Би сайн уу? За сайхан амарсан уу та? Сайхан амарлаа. За өглөөний мэнд сайхан амарсан уу? Яа та нар нэг айлд ирсэн шиг санагдаж байна. За бид нар хоол идэх гэж байна. За миний 2 хөөрхөн нь юу идэх юм? Яа, миний сэвийг идэх гэж. За энэ хоёрын энийг аль нь идэх энэ нөгөө за шүү дээ ойлгомжтой. Романы
роман гэдэг. Ролны идэх юм. Альны идэх юм. Сериал сүүл хийгээд өгч болно те. Шоколадтай заяа. Олон бол. Жам. Одоо бид гуравчин цэцэрлэгтээ явна. Энэ хэрийг хөргөж хөр энэ хэр гайг байгаа. Гайгүй. Яаж юм те. Тийм байна. Гоёод. Та. Та гэдмэн дээр би тэр помидорын цэцэд сувда гэдэг монголоор манай эзэгтэй нэрийг сувда гэдэг. Сувдагийн хичээл хэдээс сурах. Би өнөөдөр нэг 3 дугаар цагс хичээлтэй. Өнөөдөр 4 цагийн хичээлтэй байгаа. 6 дугаар ангийн сурагчдад. 6 дугаар ангид үү? Нэг хүртэл хичээлээ. Тэгээд хичээлээ талаа. Тэгээд болоо. Өдөөс хойш хичээлгүй өнөөдөр байна. Яашгүй. Би хаана хөргөл ямар цэцэрлэгт хөргөж өглөө. Буруу Нэгдүгээр цэцэрлэгт байгаа. Энэ том бол мэдж байгаа. Яаж очдгийг нь тий. Цагаан ууж дуусчаад би хоёроо өөрийнхөө мэдээд хувцалж гоо. За тэгэхээр төхөө болно. Өнөөдөр цэцэрлэгээс нь ямар нэгэн өөр хувцас өнтер гэж заасан уу? Үгүй цэцэрлэг тэр ангид нь хувцас байгаа. Очоор нь тий. Өстө багш нар нөөсөө ингэ цаалаад өмсүүлчихнэ. Жигд хувцастай. Цэцдүүл би дулаан хувцас нэмжүүлэл авч тий. Цэцэрлэг явах цаг нь болсон юм шиг байна. Миний хичээлийн цаг ч гэсэн төгч. Цэцэрлэг хэдэн минут явах вэ эндээс машинтай? Машинтай бол нэг удахгүй шүү дээ. 3 минут. 3-4 минут. Гой самын төв хараад явна. Ике унгайда напикис ната ундурма. Ус апикис сендер бүгэн газар цэцэрлэг апарт сайд. Min балам цэцэрлэгтэн жол бэлдэрсэн и жолд көрсөд утрасан гой. Питэп жөрөөмөөс тавьчаар юм аа. Сун апикис апарт жийтгэстэйд. Кишки килгэнэ мама сайд юм уу тамах стипер таагд басгасан. Жумуртга шарахгүй юм аа. Жумуртга. Цэцэрлэгээ зааж өгөрэй гэсэн үү? Сургууль хэд наснаас нь эхэлж монгол хэл заатай. Тэр 20 дугаар ангиас эхлэв. Монгол хэл орчдөг шүү дээ. За яцгаа. За. Аза. Нэшэ. Тише явна. За баштай. Хашисута. Отсута. Шуди, жиргэ, шинхэ, үлээ харцан, тэнгэр, шинхэ, үлээ сэлхний, амьсгал шинхэ, өглөө болгон дандаа шин. Шиний хаа, эрлийн өглөө, шиний хүрмийн өглөө. Гоё. За явцгаая. Наа мэдхүүг таландуулаад энэ халгаар орох гэж. Сэвэж болоо. За би бүхий сачихгүй. Хаагүй. За баяртай.
байна. Шинэ гэдэг гэлээ. Тэгшин салмын туяа. Үгүй би танаас өмнө эзэгтэй туслахаар ирсэн. Эзэгтэй гэрийн цэвэрлээд хоолыг нэгээд. Тийм үү, ямар гоё юм бэ? Чи нөө тань юм уу? Тань штэ. Оо за баярлалаа. Юу юу гэж англи Энгийн гаргаж мэглийн гар. За хичээний зорилго маань оёлын багж хэрэгс ашиглан энгийн гар оёлыг бүрдүүлэх болох. За энэ материал. Зүг. За хоёр сүпийн хоорондын хайж. Шуунаад явж байгаа. Сүрэн шахаараа. Асууч дуусна уу? Даун дээр нэг зураг аниж. Игдэн. Ингэж за татчих. За юм. Цаашаа нэвтэр юм байхгүй. Шүүд. Би жоо ядраад. Хинтэ. Нэг хоёрын гурав. Одоо би газ гэрээ цэвэрлчихэд. Гэрээ эцэгтэй сюрприз барина. Ави хоёр хүүшид амьдарч боломоор ула байна хөө. хичээлэн завсарна гэсэн би сургууль руу явна. Зүүний 7 дугаар нь улам эцэг. За. 5 дахь нь. 5. Өнөөдөр манай эцэгтэй төрсөн өдөр. Тэгээ би лавлаа гэж байна. Азаж үгүй тугаан күн мэрэн тугаан күн. За хөхний эцэг. Тэгээд 7. Баярлалаа. Төрсөн өдрийн баярын хүргэе. За баярлалаа. Хөө юу? Ямар гинтийн бэлэг. Харин би бодоогүй штэ. За баярлалаа. Мэддэхгүй үлдсэн штэ би. За гоё хүслээ бодоод хүүхдүүдийнхээ өмнө хүслээ бодоод лаагаа үлээ. За баярлалаа шүү. Ямар гоё. Юу ингэж орж ирэн гэж бодоогүй штэ. Нэг гинтийн бэлэг байлаа.
Ундрмэгч маань өчигдөр өдөр манайх зориод ирсэн байгаа. Эцэгтийн туслах нэртэй ТV шоу нэвтрүүлэг хийж байгаа маа. За тийм өнөөдөр бүтэн өдөр жингөө орой жингөө багшд нь туслана. Тэгээ багш нь ингээд гэртээ санаа зовх зүйлгээр танарт гоё хичээлээ заагаасай гэж би хүсээд. За амжилт тогтоодаа. Бүгдээрээ гоё хүссэн зорилгодоо хүрээд гоё өөрийн гэсэн зорилготой өөртөө итгэлтэй мундаг байгаарай. За тэгээ багшаа хичээлийн жоох өгчлээ. За баярлалаа тогтоодаа амжилт. Алыстағы арманым жете алмай сағынамын өзіңді елестейді жатсам дағы тұрсам дағы таулары мен сулары белестері ауылым айналайын ойнап өскен құмы мен топырағында аунап өскен сенен басқа жер бар ма маған ыстық туған жер айналайын кіндік кескен Таанаас годгодож гоож л гэсэн шүү дээ. За энэ хоёрыг ингээд гоё жагсаагаад тийм зэгцтэй ингээд тавьчих. Энэ бодвол одоо пиу гэж л харах та тий. Ямар гоё. Анх удаа ийм подкаст сонсож үзэж байна. Бэжгэр. Чээс. Ингээл гэр хайж байгаас нэг юм дараал ус авчихна. Одоо манай гэрээ эзэгтэй битээр КАЗ ажиллагаанд орох гэж байна. КАЗ ажиллагаа. Та бүхэн КАЗ иддэг үстэй, КАЗ идэхийг хүсдэг үстэй, КАЗ идээд ямар гоё юм бэ гэдэг үстэй, баян үлгийн найзуудаа КАЗ захидаг үстэй, КАЗыг хараад гайхдаг үстэй. Тэгвэл одоо тэрнийг чинь хийх гэж байна. Би бол нэлээд юм болно гэж бодож байна. За ингээд КАЗ ажиллагаа эхэллээ. За усаа усч ирсэн аа. Очлаа. За тэгвэл хоёулаа эхлээд цацааг хийхээс өмнө энэ гидсийн сайхан нэг хөдөн усаар 2-3 удаа зайлуулаад авчи. Хөд усаар зайлт юм. Тэгээ нэг 2. Оо ямар цэвэрх юм бэ? Одоо энэ адууны уушгийг хамгийн сөөлд ингээд гидсэн дотор гүйлгээд цэвэрлждэг. Өөрийн уушиг арна тий. Аюугүй гидс доторх бүх өнөр үлдс мүлдс байгаа тэр бүгдийг ингээд. Энэ казиг бол адууны хавирган махаар хийдэг байхгүй юу? Энэ хавиргаар гэсэн үг. Тэгэхээр одоо энийг сайхан давсалж өгнө. Давсаар амт оруулан гэсэн үг. Зөвхөн давсаар. Ингээд хоёр талаар нь энэ гидсийгээ хийгээл 7-оос 14 хоног сэрүүн газарт байлгаж хооцдог. Тэгээд даас нь ингээд энэний хатанд ингээд гарч ирээл энэ тацаа хийгээл. Ингээд болоо мó. Тий. Ингээд арчиж байгаа биз. Тийм ээ. Энэ бол ариун цэврийг маш сайн хилж байгаа гэсэн үг юм биш үү тий. Энийгээ идэхгүй энийгээ ингээд залчаад дотор нь цэвэрхэн махал болчихсон. Одоо энийгээ бүр ингээд толтны ижээд араас дахиад энэ яваа хийх үү? Энэ хоёр хавирга дуусгаар нэг цацгийг таслаад авчих. Нэг ингээд тагтаж байхгүй юу? Мах. Тэгээд энэ гидс хоёрын тэгвэл бол ингээд сулраад гараад ирчих байхгүй юу? Доторх мах. Оо бас.
Би нарай л урт уяа бэлтчих гэж бодсон чи бас учир байна. Бас газар зэрэг газар үлгэнтэй байлгаад Энэ зөвхөн махны өрөө юм уу? тий. Өө чи сүйт юм биш юм байна шүү дээ тий. Үлгчээр тэнд хатаас. Тамын бол ингээл Чи нэг ингэсэн маягтай өргөчөө. тий. Болно. Ямар зэгцтэй. Энэ хүн бол манай нөхрийн ах. Төрсөн ах гэж ойлгож болно тий. Тэгээд энэ хүн энэ ахын хаяг хэмжин тий. Манай их чинь борц энийг манайх чилдэг гэж ярьдаг шүү дээ. Айгаа гоё янз гоё. Айгуу мухай хасна зөв. Нүдрөө харж байгаа дайдисны нүдрөө харж байгаа. Энэ борч та нар ямар гоё байна гэж бодож байна. Манайхаа Хараач оргоо ах бол алж өг штэ бүжиглэхтэй. Янзын гоё бүжиглэхтэй. Гартаа бүрдэж жагаад. Бүргэдээ барьж байгаа. Гоё бүжиглэхтэй. Түл гоё ирснэх гоё бүжгэлж үзүүлэлээ. Ийм гоё газар ирсэн. Ийм сайхан уул хангаа хайрхны олд байгаа юм чин бүжгэлнэ. Kara jorga olmasa Neydin sen mi gelir mi Pozite kaylek giymese Kazdın sen mi gelir mi Algan iki yoldaşlar Birini şu toy baslar Toy degende deydeken Domalaydı kuvaslar Alqalayıq bilindir, bilinizdə suyunu Basınızlar şatlanıb, qara jorğa biyini Qossun barlıq delebe, qan parasın denege Qara jorğa bolmasa, toydun səni kelleme Kara jorga oynandar Koy dese de koymandar Hoş yürektin şatlagan Deli sulay toylandar Kelli vermez аңғайға Deli sunday kön qayda Oynağızlar jamağa Bilinizler mundayda Şalдар жүрсі шаттанып, жанарынан от жанып Бейбейдесін майданда, кемпіріне мақтанып Кемпір жүрсін кеңкілдеп, ақ жаулығы желкілдеп Шалдарына көз қысып, бейбейдесін селкілдеп Бейлі жеңген тілегім Мына тойдың күлегім Ағалардың қалайда Бірдір еткіз жүрегін Цамцрууга тос хасчихлаа. Тэгээ та нар намайг хоол хийж дуусгаад энэ тоснд арилж өгдөг бас харах байх гэж бодож байна. Өнөөдөр хөөрхөн эзэгтэйдээ би хоол хийж өгөх гэж байна. Оройн цагт өрөх гэж байна. Нөхөртэй хамт жинсэн адууны мах, ловон шарна гэж бодож байна. Ямар ч махгүй веган шүлхийн, төмстэй веган шүлхийн, банантай, шоколадтай, десерт, өндөг тунатай салат хийчихье. Үнэхээр гоё байна. Баярлгээд ирээд үнэхээр гоё байна. Сүрлэг уус. Хөөрхөн хүүхнүүд, бэрхүү залуус. Ийм гоё гэрт би хоол хийх гэж байна анх удаага. Уг нь бол 1-3 цаг ингээд бүтэн дарах хэвээр. Гэтэ надад цаг байхгүй. 30 минут дарчих. Десерт хийлээ. За ингээд эрхэм өндөд үзэх штэ. Баян-Улгийн аймгийн Сагсаа самаас мэдчилж байна. Одоо ингээд дарсан маха халаас уусандаа хийх гэж байна. Тапс. За ингээд би одоо гурлаа 1 цаг орчим гоё амраагаад тэгээд гоё юм хийн тэг хоолн дээр хараарай. Баяртай удахгүй уулзъя. Хоолн дээр уулзъя.
дээ ийм хөөрхөн бүсгүйг би одоо жоохон хөнгөн л бодъё гэж бодож байна. Avène гээд Францын брэнд ийм сорвны тос байгаа. Энэ сорвны тосыг бол ингээд өдөр тутамдаа түрхээд авах юм бол сорв арилна. Одоо бүсгүүчүүдэд маш сайн санаа тавьж хийсэн ийм гоё брендийн бүтээгдэхүүн байна. Одоо бид тэрнүүрээ цэвэрлэнэ. За цавхны тос. Тэг өөрөө гоё төрхтэй. Сэрэм төрхий. Бүр шингэн биш өтгөндөө юм. Эдний бүтээгдэхүүн нь одоо нөгөө өвөл болохоор чинь өвөл хүйтэн түүний нөр хурцих нь хуурайшх нь амархан. Эдний энэ багц болохоор яг өвөл царилсан багц юм. Хоёулаа бас гарын тусаа төрчих л та. Өдрийнхөө тусаа төрчих бодог тавих юм чинь. Гарныхаа тусаа төрчих. Уруулны юу гэдэг нь бальсам гэсэн. Оо ямар гоё. Сүүдэр нугасаа ийм 10-30 гэсэн 2 хоног байгаа. Тэгээд арай цайвар арьстай хүмүүстэй 18 руу, арай жоохон бор, арай жоохон бараан арьстай байвал 30 байгаа. Манай модельт хоёр дээр надад 30, манай модельт 10 болно гэсэн үг. За сүүдрээ багсандаа аваад баг зэрэг унгаагаад, гэхдээ би энэ унгаахыгаа будган дотроо хийчтэй. Будгандаа гоё хэмнэлттэй. За хүнээ хажуу тийш нь харуулад, за энэ аюу амархан чихнийхэн дээдлээс хамрын угалц хүртэл нь гээд ерөөхдөө өөрөө төсөөлнө. Тэр зураасны дагуу гэсэн үг. За тэгээ энэ багсны чинь яг гол хэсэг нь саяын зураасан дээр ингэж орж ирнэ гэсэн үг. За багсанд чинь будаг дахиад үлдсэн байгаа. Чигээрээ харъя. Тухны энэ хэсэг наан ийшээ хоошоо сүудрлэх шаардлагатай учраас яг энэ хэсгийн дагуу доороош нь нэг зураас ингэж зураад. Одоо яг энэ гэрийг ингээ харахаар бүх юм төсөөлөгдөж байна. Өнгөө ботсон нь зөв болсон байна. Тэгээд энэ гоё хэхвар, энэ гоё өнгөнүүд дунд ямар гоё болох вэ гэдгийг бодоод алдсан байгаа. Манай Мерут эзэгтэй нөхөртөөгөө хамт гоё ийм нэг өөр газар байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх ёстой. Хоёр хостой. За хосод өглөж авахд бэлэн боллоо. Мерут дээр бэлэн болчлаа. Тэгэд үнэхээр даашин зэн үнэхээр жоохон том болчих. Зүгээрээ. Би нэг тийм баруун юм өмсдөг юм аа. Гоё талагдчихэв. Өө за баярлалаа. Бид тэр бас чалка нуух гэж явах үзлээ тий. Тий. За тэгээ одоо ингээл боолоо. Одоо энэ цүнхээ ингээл барайл. Би яг одоо их дэлгүүрээ 2 давхарт явж байна. Одоо Испани Менгүр брендийн утал цүнхнээс 21 бүсгүйдээ сонгоно. Баярлаа. Таалагдчихна. Таалагдчихэв. Гоё байна. Болцоо эхэллээ манайхаа. Салим. Ирэх цаг чинь итгэлтэй минь нисэн оцоо Эргэн зан чинь чамайг хөтлөөд явсан Ямар гоё давтайгаа. Танхил харц чинь танил харц болж өөрчлөгдсөн Ирхэж дуудах үг чинь хүндий хоосон өөр болсон Баяраа гоё болцоонд ирсэн. Арайн зогт мэдээж ажил одоо амьдрал өөр юу гэдэг ингээл зөндөөл ажил юу одоо завгүй үед байдаг тийм ээ. Тэгээ би бас хосуудыг миний чин сэтгэл болохоор хосуудыг гоё өөртөө зав гаргаж байгаасаа гэж хүсдэг. Та ер нь болцдгоо. Хаяал нэг амиг руу
орохдоо болцдог штэ. Өө, ямар- Ресторан ороод сайхан өнгөрсөн дурсамжаа яриад цугаад нэг сайхан холлоод ирдэг. Тэгэхээр яадаг өстэй бүр гоё болчихдгоо. Гоё штэ. Залуухны хасууд. Хормоо хэдэн жил болж байгаа? Одоо 6 жил болж байгаа. Өө, өстэй залуухан болж. Тэгвэл та өстэй гоё ээ. За сайхан боллоорой. За баярлалаа. Гоё амттай юм тий. Тийм байна. Шүлтэй хоол. Цутан бахан хийсэн. Та ирдэг гоё юм ярьж байна тоолоо энэ дээр заяа. Өө хахад нэг хоол юм уу? Энэ ямар нэртэй хоол юм бол? Наа чи жинсэн адууны мах. Танад эсэ адууны махыг ашигласан. Зүгээр. Өдөр бүрийн байвал гоё юм шиг байна тий. Болцоод ингээд гоё хоол хийтэл. За сайхан болсон. Сайхан. Их юм итчлээ, амар садчлаа. Харин тийм. Ямар их юм хийсэн юм бэ? Би тэгэл таяраас зүгтаал хөлсөө хожлоогүй үзсэн. За хоолыг маань амтрахын эцэнд баярлалаа. За танд ч гэсэн баярлалаа. Зүгээрээ. Өнөөдөр ингээд миний эдгээр туслахын ажил маань одоо ингээд өндөрлөж байна. Сухас өмнө хэдэн жил үргэлжсэн юм бэ? Жил гагас. Нэг сургуульд байсан гэдэг. Тий. Тэгээ нэг угаасаа манай цумулганд ганцхан сургуультай байсан. Хизэн би бинийг олж харсан бэ. Бид нараа Ташка хизээ. Яг төгсж ирэл. Би 2015 онд төгсж ирэл. Их сургуулийн төгсж ирэл. Тэгэл сургуульдаа шууд багшаар орж исэн байхгүй юу. Тэр би төгсж ирэл нэг 2 3 сарын дараа бит хоёрын харилцаа эхэлсэн. За хин эхэлж саналтайсан юм бэ? би та Мэдээж Мэдээж манай нөхөр тавьсан. би хөрх юм чигээ. Би хөрх юм чи. Асаа гоёлаа нэг урлагийн хүмүүс учраас одоо сургуулийн одоо ямар нэг арга хэмжээ ёсл баяр ёсл төр одоо хамтаа дуулдаг байсан. Тэгээ хамт оролцдог байсан тэр хэд. Тауга беткин тоолгосон арebe Ölengem meneleme una bedin nubay Bezden onda demayda bu joluklarda Sirva suga özün meni kumar edin Тэгээ хамт дуулж явахдаа чи зөвхөн хөөрхөн охин шүү гэж харж ирсэн үү? Тэний бол тэний бодог явчихсан байна. Тэгвэл их сургууль төгсөөд ирсэн чи хөөрхөн болсон байсан юм уу? Би тоо тэр жоохон карамтай охин байж магадгүй. Охин байсан байж магадгүй. Манай нөхөр надаа би нэг ч охинтой өргөж үзээгүй гэдэг. Тийм үү? Тэгээд би бүр гайхчихсан. Нэрээ юу гээл. Тэгээд нэрээ. Би анх удаа л чамтай өрхөөл тэгээд л чамайг чин сэтгэлээсээ хайрлаж ингээд насан туршийн хайн ижлэр ингэж сонгож хамаа гэл надраад тэгж ирээд. Башка эхнэрээ ихэн гэж дууд, юу гэж дууд, бүтэн нэрийн дууддаг уу? Үгүй бид микро гэд эрхлээ үлддэг шүү дээ. Ваа, мику гэж ирэх. Заримдаа бол хүүхдүүдийн ээж гэд дууддаг. Мэрит мику нөхрөө юу гэж дууддаг, хин гэж дууддаг? Жанам. Жанам. Хайраа гэсэн үг байхгүй юу? Жанам гэдэг чинь. Маань нөхөр намайг бид нар ч ойроо бараг шөнө 2 3 цаг гэж ажиллаж тарна штэ. Шөнө. Тэгээ ирэхээр гадаа зогсож идэг байхгүй хүлээгээд. Ямар гоё юм. Тэгээд нөгөө битэр утсан дээр нөгөө би нөгөө хаана явж байгаа яадаг аппликейшн те. Тэгэл нааг тэгдэ ингээл хүрээд ирэхээр зогсож идэг байхгүй. Чи яагаад зогсож байгаа юм бэ? Унтчихгүйсэн гэхээр чи чинь өөрөө над руу 5 м, 4 м, 3 м гэдээ ойртоод байгаа юм чинь гээ. Тэгээд тосч авдаг. Тэгээд тосч авахтаа ингэдэг байхгүй юу? Ингээд бүр ингээд жоохон удаан яваад ирсэн үед
Атолипки гэд болдог байхгүй юу? Нэг арс дууг. Тий. Тэр шиг эхнэрээ харахаар нэг ингээд ямар нэгэн дуу санаанд ордог. Ордог штэ. Тухайн анхад хэлсэндээ дуулдаг байсан нэг дуу байгаа. Би ажилласаа дараад гэрт ирэхээр нэг дуулж өгдөг байсан гоё дуу. Бүр бүтэн дуулдаг гэсэн юм уу? Ямар дуу? Сэн нэтгийн көрөгтэд ингээд нэг дуу байгаа. Сэн нэтгийн көрөгтэдэн Иркэлэ билэн гаккан элэкбэдэн Төскөрсөм өзің жайлы арман елес Қағады тереземді келіп менің Гоё нэртэй байц. Гоё дуу. Харин хүмүүс чи ямар хөөрх юм бэ гэж дуулж чи намайг амтантай зөөрлөө. Тэрний би аюу гоё гэж бодоод өнөөдрийг хүртэл гэж. За хэрвээ Бекуд чи зориулж одоо ном бичиж гэж бодъё л та. Тэгвэл ямар нэртэй ном бичих вэ? Ном бичих юм бол одоо чийл одоо хөрхөн гэд ном биш шүү дээ. Нэр өгөх байсан. Нэр өгөх байсан уу те? Хөрхөнд нь хоёр дахь чи. Тий. Манай нөхөр бид хоёр нэг уурхиж байгаа үед ингээд над руу мессеж бичихтэй нэг хаяа нэг дөрвөн мөрт шүлэг явуулдаг байсан. Тэр шүлгийг бол өөрөө зохиогоод надад зориулж өөрөө зохиож бичиж явуулдаг байсан. Тэр шүлгнүүдийг би тэр үед ингээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэж авсан. Дараа нь өөр хүүхдүүдтэй харуулна хөвшрөхөөрэй хэл. Би өөрөө уншаад өгөх үү? Тэгэж. Надад зориулсан чинь тий. Бралам минүзгээ сэргээцэн бул жүрегім сені ғана жергетсін. Атыңа затың сай мөлдірейсің, себебі сен мен сүйетін меруертсің гэж байгаа байхгүй юу? Чиний нэр байгаа юм уу? Миний нэр орж байгаа байхгүй юу тэр? Юу гэсэн? Наа чи юу ч? Тэр Аллах бурхан маань чамайг над руу ингээд хослуулсан гэл. Тэгээд энэ зүрх маань чамайг л гэж цогтөг. Тий. Нэрэнд нь одоо гоё зогсон. Тийм нэг хөөрхөн бүсгүй минь. Чи зөвхөн миний л хайртай мөрөөс тийм шүү гэл. Тиймэрхүү л утгатай юм байна. Шиг сайхан бүсгүй. Тий. Чи миний л мөрөөт. Гоё. Таяртай ингэж цуг суусан чинь нэг юм гоё дуутай хууртай гоё байна. Өдөр аав нэрэл дуулахад ямар гоё исэн бэ? Тэг гурлаа гоё дуулаа л та. Тэгээ. Гурлаа дуу мэдхий. Таны би дуу мэдгүй шүү. Казак дуу юу? Тэр нэг үеийн тухай дууг мэдгүй. Жин тухай дуу би бол үгийн харж агаад хэлчих бол. Болно шүү. Монголоор дуулж болдог тий. Болно. Байдаг шүү тий. Тэгээ байдаг. Тэгэл та. Энэ ээжийн тухай дууг манай хоёр хос Монголын бүх ээжүүдэд зориулаад болно. Әлемнің жарығын сыйладың сен маған, даланың әр гүлін жинадың сен маған, сен берген құстарым биікке самғаған, балалық құштарым өзіңе арналған. Еңхерең хайырлысың, сезікшіні білдебе, эвидің осықсың, ұршыны білдебе, ошығы томбосоч, үргілштен далық шу, халың хайр халың жектен, харснас чен хареже, ошығы томбосоч, үргілштен далық шу, халың хайр халың жектен, харснастан хареже. Бүх ээжүүдэд хайртай шүү. Чи нэг гоё бүсгүйчүүдэд зориулаад нэг гоё үг хэлээч. Бүсгүйчүүдэд зориулаад уу. Эмэгтэй хүн бүхэн одоо давтагдшгүй өөрийн гэсэн онцлогтой байдаг штэ. Тэр онцлогоо одоо нандинаж хадгалж яваасаа гэж хүсдэг.
хэдийгээр ингээд өвлийн үүтэнд ингээд явах хэцүү юм шиг боловч яг ингээд ярилцаж суугаад ингээд явхаар надад бол өстой би үнэхээр их юм мэдэрч байна. Би өөрийгөө зарим үед өөрийгөө ч би бас олж авч байна. Хүн чинь хэд хүрснээрээ биш юу үзснээрээ өөртөө дүн тавьд юм байна. Тэ? Тэгээ бүх эзэгтэй нараас үнэхээр гоё байлаа. Тэгээ тааштай үнэхээр гоё аз жаргалыг хүсье. Яг энэ чигээрээ энэ хайраараа тэгээд олон жил гоё аз жаргалтай амьдраарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид нар ч ер нь Монгол эх орондоо одоо төөрж өснөрөө бахархдаг. Тий. Монгол эх орны одоо бүх ёс заншил Монгол хүний одоо ууж ухаан сайхан сэтгэлд нь дуртай хайтай байдаг. Монгол эх орондоо одоо казах хүн болж төрж өссөндөө бахархаж явдаг. Монголоор нарвал би бахархаж явдаг. Өстой гоё сонсогдож байна. Тийш үү. Одоо өстой бид нар ингээд замыг гатлах тусам эх орныхоо уудмыг илүү их мэдэрч гин, байгалийн сайхныг илүү их мэдэрч гин. Таашд би ингээд хийчихсэн тавг байгааз 2 хос тавг, хос юм салаатны тавг юм байсан шүү. Тэрнийг ингээд тааштай бэлгэлж байгаа шүү. Оо баярлаа. Энэ хос тавгын дотор дандаа хайр шингээсэлтэй байгаа. Өнөөдөр би чиний нэг нүүрэн төрөхөдсэн арьс арчлагын бүтээгдэхүүнүүд шүү дээ тий. 2 сет. Үнийгээ бас чамд бэлгэлээ. Оо тийм үү. Ямар гоё. За нэг хүн хэлцээ. Мико. Тэгээд энэ за баярлаа. Ондормэгчийг бол ер нь телевизээс тэгээд кинонуудаас л хардаг байсан. Хоёулаа хамтраад 2 өдрийг ингээд сайхан өнгөрүүлээ. Урд нь яг жүжигчин л гэж боддог байсан чинь одоо ингээд 2 өдөр хамт байсан чинь айгүй гоё игч дүүс шиг найз шиг л болсон. Бит хоёр одоо айл нь адилхан гэрийн эцэгтэй. За би өөртөө гэр бүлтэй сэтгэл хангалуун байдаг. Ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Амьдарч байгаа энэ сумдаа, эх орондоо бүгдэнд нь сэтгэл хангалуун байдаг. Би одоо цаашдаа өөртөө илүү их ихтгэлтэй, орон зоригтой, инээмсэглэж явах хэрэгтэй юм байна гэдгийг илүү их ухаарч ойлгосон. Хамт байсанд нь баярлалаа. Тусалж дэмжсэнд нь, орон зориг өгсөнд нь маш их баярлалаа гэж татварлаа илэрхийлье. За өсөөлөрөө манайс. Баяртай. Сайн сууж байгаа зү. Баяртай гэж хэлээрээ. Баяртай гэж хэлээрээ. За. За энэ замдаа сайн яваарэ. Сайн сууж байгаарэ. Эхний 2 өдрийг сайхан өнгөрүүлээ. Олон эмэгтэйчүүдэд тусалж явж байгаа юм байна. Ядрах хэрэггүй юм байна. Яг үнэ. Тийм би өстой ядарч болохгүй. Тийм. Бид нар сайн явах хэвээр. Сайн явахсан. Өшөө одоо эзэгтэй нарыг баярлуулаад очиж тусгын хийгээд явнаа. Одоо гоё үг. За үлгийд эрэхтэй ирж ягаарай. Тэглгүй яах вэ? Үлгийд нэг хамаатантай юм шиг л боллоо. За сайхан. За баярлалаа гэрээ эзэн баярлалаа. Их сайхан байлаа. Тийм. Туслах гэхээсээ илүү зөндөө л хоол хийлгүүлж ирлээ. Маш их баярлалаа. Баяртай гэдэг тасаг хэлээ. Хамаа. Оо, мэс. Баяртай.